Сайн бацхан уу бизнес эрхлэгч маркетинг сонирхогч миний найз нөхөд та бүхэндээ зориулаад маркетингийн 3 минут нэртэй онлайн цуврал хичээлийг өнөөдрөөс эхэлж байна. Энэхүү хичээлийг үзээд та бүхэнд мэрэгчсэн маркетерууд маань бол яс энгийн юм, яс амархан юм ярьд юм бэ гэж магадгүй. Гэхдээ маш олон хүмүүст суур ойлголт энгийн зүйлсийг би таниулахын тулд одоо энэ маркетингийн цуврал хичээлийг явуулах болно. Тэгээ анхны дугаараараа бид маркетинг гэж юу юм бэ? Маркетингийн талаар суур ойлголтыг нэг өгье гэж бодлоо. Яг тэр хүмүүсийн маркетингийг ерөөсөө нэг сурталчилгаа гэж ойлгоод байдаг. Тэгээ маркетинг ба PR гэх нэг хоёр тусдаа том ойлголт яваад байгаа юм шиг андуурж ойлгож идэг. Тэгэх юм бол үндсэндээ одоо би та бүхэнд маркетингийн хамгийн суур ойлголтыг хэлж өгье. За маркетингийн 4P гэж ярьдаг. За энэ 4P-гээс эхлэе. Тэгэхээр хамгийн түрүүнд бүтээгдэхүүн үйлчилгээ буюу product буюу бүтээгдэхүүн үйлчилгээ. За price буюу үн. Promotion буюу идэвхжүүлэлт. Placement буюу байршуулалт. Түгээлт гэх юм уу да. За тэгэхээр энэ дөрвөн ойлголтын хүрээнд бол бид нар цаашдын онлайн хичээлээ задлж үзэх болно. Бүтээгдэхүүн үйлчилгээ гэж ямар ойлголтыг авч үзэх юм, үн гэдэг дээр бүгдэн дээрээ задраад маш олон ойлголтууд би та бүхэнд энгийн байдлаар хэлж зааж өгнө. Одоо ямар ялгааг ярих гэж юм нөхөр. Тэгэхээр маркетинг гэдэг бол зүгээр дан сурталчилгаа биш юм аа. Бүтээгдэхүүний асуудал байна, үнийн асуудал байна, түгээлт борлуулалтын асуудал байна, идэвхжүүлэлтийн асуудал байна. Тэгвэл идэвхжүүлэлт дотроо өөрөө дахиад сурталчилгаа. Урамшуулал. Гэх мэт айгүй олон янзын зүйлс байгаа. За тэгэхээр маркетингийг ингэж бүхэл утгаар нь авч үздэггүйгээс болоод ямар алдаа гаргадаг вэ гэхээр ерөөсөө маркетингийн алба, маркетингийн менежерийн ажлыг ерөөсөө зар сурталчилгаагаар л ойлгодог. Байгууллагууд дээр байгаа маркетингийн албаны хүмүүсийн хийдэг ажил, захирлууданд шаарддаг ажил нь ердөөсөө л энэ борлуулалтыг бүр тэр идэвхжүүлэлт дотроо бүр борлуулалтыг дэмжих хэсэг рүү. Зүгээр л борлуулалтын төлөвөг биелүүлдэг гэхэд шаардлагатай зар сурталчилгааг хариуцсан хүмүүс гэж ойлгосон ийм л бүтэц бүрэлдэхүүнтэй ийм л ажил хийдэг. Гэтэл маркетингийн албаны хамгийн хийх ёстой чухал ажил бол нэгдүгürt нь судалгаа буюу хэрэглэгчдийг мэдрэх асуудал. Эндээсээ бид нар дахиад бүтээгдэхүүн үйлчилгээ, үн одоо юу гэдэг бүх юмнууд дээр хөгжүүлэлт хийх хэрэгтэй юм, байнгын хөгжүүлэлт. Тэгэхээр бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх гэхээр манад ямар тохиолдол голдуу байдаг вэ? Захирал технологич хоёр ч юм уу те ерөөсөө ярьж байгаа шийдчихдэг. Маркетинг хаалганы оролцоог өгөх. Эннээсээ болоод яадаг вэхээр хэрэглэгчээ мэдрээгүй бараа бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгочоод за одоо маркетингийн албыг яадаг вэ? Аливаа энийг зараатах, аливаа энийг зараатах гэж шахаад байдаг. Тэгэхээр бизнес эрхэлж байгаа бүх хүмүүс маань, маркетингийн албанууд маань мэдрэх ёстой чухал юм бол маркетингийг ингэж бүхэл утгаар нь хараад маркетингийн ажлыг компани даяараа хийдэг болсон. Holistic маркетинг буюу одоо маркетингийн ажлыг маркетингийн албал хариуцдаг гэдэг ойлголт хоцрогдсон. Бүх компани даяар маркетингийн ажил хийдэг болсон. Тэгэхээр маркетингийг ийм бүхэл утгаар нь харж бүтээгдэхүүн үйлчилгээ ерөнхийдөө бүтэн бизнесээ хэрхэн хөгжүүлэхийн эргээд тэрийгээ яаж түгээж сурталчлах юм бэ гэдэг ингээд цогцтгаар нь авч үзнэ. Ингээд манай маркетингийн 3 минут онлайн хичээлийн анхны хичээл өндөрлөө. Дараагийн хичээлээр хэдүүлээ бүтээгдэхүүн үйлчилгээ гэдэг бүлгийг авч үзнэ. Баярлалаа.